Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минингийн талбартай та мэдхүүн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүүн нэвтрүүлгийг радиогийн 1-р студиос хөтлөгч Харгун болон цэцэг нар хамтран хүргэж байна. Найруулагчаар Чимбат ажиллаж байна. За, манай өнөөдрийн та мэдхүүн нэвтрүүлэгтээ Юна BBQ хамтран ажиллаж байна. За, мөн эрүүл хүнсээр дэлхийг дайлан өрөөтэй хушган брэнд хамтран ажиллаж байна. За, өнөөдөр бол шалгалтын өдөр та мэдхүүн нэвтрүүлэг дээр та өнөөдөр аз бас одоо ордог бол ялагчаа тодруулахад өнөөдөр бол шанцаар ялгадаг хамгийн олон асуултанд хариулсан ялагчийг тодруулдаг онцгой өдөр. За манай эфирийн үз 77 77 38 83 77 77 88 30. За өнөөдрийн ялагч маань ямар бэлэгтэй байгаа лээ? Роман Шилотя гайхалтай бүтээл тоглогдож байгаа юм бэ лээ. За энэ тоглолтыг үзэх хос тасалбарыг хочих болно. За тэгэхээр та 4 асуултанд энэ 7 хоногт асуусан асуултуудаас 4 асуултанд хариулаад нэг хүн асуултанд хариулвал өргөжлүүлээд асуултаа өргөжлүүлэх хэрэгтэй аваад өнөөдөр хамгийн олон асуултанд хариулсан нэг хүн л ялагч болно. За эхний сонсогчоо бүгдээ авцгаая. 91 88 75 байна уу? Өглөөний минь төбөө байна. Өглөөний минь дээ төбөө. За эхний асуулт Вини Види Вичи ирлээ үзлээ ялла гэж хэн хэлсэн бэ? Цаг явсан. Юу гэсэн гинэ? Вини Види Вичи гэж ирлээ үзлээ ялла гэж хэн хэлсэн бэ? 3 цаг явж байна. Наадах шиг сонсоогүй юм шүү дээ. Сонсоогүй. За холбогдсон баярлаа. Өнөөдөр сайхан өрүүлээрээ. За дөрөв минь. Энэ 7 хоногт ялцчгүй ирсэн асуултууд байгаа. За тэгэхээр Вини Види Вичи бол Юли Цэсарийн хэлсэн үг. Дараагийн сонсогчоо бүгдээ авцгаая. За би ирсэн асуулт учраас хариултыг шууд хэлээд явж байгаа. Дараагийн сонсогч 8092 байна уу? Байна. Мөнхөө. За ядам хуруу долоовор хурууноос урт байх нь илүү иршүүд байдлыг илтгэх нь энэ үнэн үү? Цаг явсан. Бодлоо. За уучлаарай. Үний юм байна. За ялангуяа та нар хөрхөөс өмнөх ихэн хилээд байхад тестостерон их ялгаруул ядам хорон нууртай юм байна шүү. Холбогдсон баярлаа. Өнөөдөр сайхан өрүүлээрээ. За энэ индекс фингер theory гэж байдаг. За энэ чинь бүр судалбар юм бэлээ. Бас нэлээд том. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй юу нэрээ? Тий. За 8865 байна уу? Байна. Өглөөний минь нэг бол байна. Өглөөний минь дээ. За их болд 100 эрчүүд ямар амтныг дийлэх хэсэг тухай тэрийн сүүлийн үед тараад байгаа юм болоо. Нэ юу байлаа? За энэ чинь сүүлдээ горилэсэн. тэгэлгүй. Баавга гэж бодоод. Баавга гэдэг байсан. За эргээ бас бодсон чи 900 эрчүүд асуудалгүй барчих юм шиг санагддаг болчиход байна. Баахан хүмүүс л яриад өөрийнхөө саналуудыг илэрхийлээд байна. Дуугуулаа байж яриа. Арай. Дараагийн асуулт. Тамжид, Сэндэр, Уянга, Хөдөр зэрэг нь ямар киноны дөрүүд вэ? Тамжид. Сэндэр. За явж байна. Уянга, Хөдөр. Юу штэ нөх хөрлөгийн доголд шинэ хэсэг юм багч. Холбосон баярлалаа. Холбогдсон баярлалаа. Зүг ярилт нэ. Ядуугийн зовлон байсан. Ядуугийн зовлон. Тийм байна. За. Холбогдсон баярлалаа. За баярлалаа. Яг сонсож гин үгүй юу гэж шалгахаар зарим орон гараа сонсдог юм штэ манайх. Сонсохгүй байсан ч бас хариуллаа сонирхолтой бас Нөгөө чадаж хэлтэй болно. тий. Асуудалгүй 8877 байна уу? Өглөөний минь нэрвэн. Өглөөний минь дээ. За 4 хүлтэй 3 амтныг нэрлэл 10 секунд. Мөр үхэр адуу. Мөр адуу яг Мөр зөв. адуу хоёр чи адилхан биз дээ. Мөр ямаа адуу. Мөр ямаа. Нэрээ. Хотлаа зайлтгаарай. За. Орчин үед хулиган гэдэг үг ямар спорттой илүү холбоотой байдаг юм болоо. Байна цаг явсан. Ямар спорт аа? Тэр чинь Хөл бөмбөг. За хөл бөмбөг фенүүдийг бас ерөнхийдөө нэлээд хэцүү фенүүдийг хулиганууд гэж нэрлэдэг тийм. За Японы уламжлалт будааны дарсыг юу гэдэг вэ? За явсан. Саки гэдэг. Дөрөв дэх асуулт ийм асуулт. Леди Гага аль улс тоглолт хийж бүх цаг үеийн 5 жигдэх хэмжээний хүмүүсийг цуглуулсан бэ? Саяхан болсон. Өөрөө уйлаад. Бразил. За эхний хүнд асуулт 4 дахь асуултаа хариулсан. Хинээр нь асуулах вэ? Хавар хариулсан.
Дөрийг хариулаад. Дөрийг хариулаад нэгээр явж байгаа. За. Одоо аргууны хүнд асуултыг авмаар байна уу? Миний хүнд асуултыг авмаар байна уу? За цэцгийг хоёрыг. За. Их олон давтамжтай цэцгийг хүмүүс авч байна. Би гайгүй байсан. Гомдож байна. За. Ингэсэн. Аль улсын тамирчин Олимпиад хамгийн олон удаа оролцсон байдаг вэ? Цаг өсөө. За олон хүн амтаараа хятадтай л байлгүй дээ. Хятад биш юм байна. Биш юм байна. Холбогдсон баярлалаа. Холбогдсон баярлалаа. За баярлалаа. За нэргүмэн өнөөдрийн та мэдхүүд шалгалтанд 4 асуултанд хариулсан. Одоо тэргүүлж эхлээд байна. Дараагийн сонсогч 88 Тэгдлөө байна уу? Байна. Өглөөний мэндэ юм уу гэвэн? Өглөөний мэндэ. За. Өндөх асуултан дээр орж ирлээ дээ. За юу вэ? 9 төн. 9 ямар ч хамаагүй шүлгийг цээжрээ нэг бадаг унш. Болчмор хөөрхөндөө бодлохын дуртай өөрөөсөө таардаг. Өсөндөө шаргадаг. Зөөд яатай. Яач байна. Шүлэг штэ. Шүлэг. За дараагийн асуулт. Одоотой бүжиглийн шоунаас хамгийн сүүлд хэн хасагдсан бэ? Чин санаа. За дараагийн асуулт 1997 оны 2 сар хэдэн хоногтой байсан бэ? За гэсэн. 28. 28. Тодгой хэрэгсэнгөө. Дараагийн асуулт. 1828 онд аль модны холцноос асприн имийг гаргаж авч исэн бэ? Цаг гэсэн. За модны нэр хэлэх юм байна. Ямар модны холцноос асприн имийг гаргаж авч исэн бэ? За сонсож байгаагүй бол нэлээд л чангал асуултаа үгүй. Сонсоогүй, ерөөсөө сонсохгүй гэж өнөөдөр л орж ирж байна. За. 3. Хол гэл үнэ. Юу нэ? Хол. Хулс биш юм байна. Халбасан Хулс байлаа. биш. Хулс ч мод биш өвс. Ийм зөв хариулт нь хус юм байна тий. Үгүй бургас. Бургас юм байна тий. Бургас тий. Аргууллаа. Би унахаар байсан байна. Өдрөө сайхан За, өнгөрөөрэй. бүтэн баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За. За хамтран ажиллагчдаа танилцуулнаа. Манай нэвтрүүлэгтээ Юна Бибику хамтран ажиллаж байна. Тэгэхээр найзууд хамт олон гэр бүлэрээ мах шаарч идэнгээ. Инээ дад жаргалаа хоолцож дурсамж бүтээгэр гэж байна. За Юна Бибику бол солонгос хоолны газар. Гэхдээ шинэ Юна Бибику бол мах төлдөг газар. Би мах төлнө гэхээр илүү гоё сонсогдоод байдаг. За ер нь бол мах төлнө гэдэг чинь монголчуудад тохиох гайхамшигтай сайхан. Өөртөө ч бид их дуртай. Монголд байж болох монгол мах гэдэг бол амттай. Тэгээ махаа төлөх тийм соёл сүүлийн үед нэлээд дэлгэрч байна. Мах шарна гэхээр нэг тийм гой санагдахгүй мөрлөө мах төлнө гэж ярихаар яаж ч гой санагдаад байгаа юм. За Юна BBQ Paradise салбарт 7 дугаар сарын 15-нд нээлттэй инэ. Энэ салбар нь яг хаана үдин гэхээр Баян Монголын эсрэг талд Paradise Center гэж байдаг. Энэ центрийн нэг давхарт нэгдэж байгаа юм байлээ. За тэгэхээр ер нь бол Юна Ресторан 2016 оноос хойш Монголын хол үйлдвэрлэлийн салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн ийм газар. Тэгээд салбартаа олон улсын жишгт нийцсэн стандартыг баримтлан ажилласан анхдагч рестораны нэг ээ. За үүнийг бид нэр сүүлийн үед юугаар нь мэдж болж ин гэхлээр галтгоо айгуу гоё нэг юм юу байдаг болсон бэлээ салбарууд нь ийл байдаг болсон бэлээ. Тэгэхээр ороод хоол идсэн ч гэсэн сэтгэл дамар байдаг шүү дээ тийм ээ. Яагаад тийм мэдгүй би тэгдэг бусдад ямар гэдэг мэдгүй найз нөхдөр нэг хамт нэг сайхан юу хийх вэ гэр бүлэр хийх вэ гэх нэг сайхан мах төлөөд л сууж явах хоорондоо инээлдэж хөөрлөх сайхан байдаг. Тэгээ Юнагийн бас нэг онцлог нөгөө нэг юм зөвхөн мах төлнө гэдэг ахгүй биш нөгөө нэг айгуу гоё олон юм баялаг менютэй тэгээ хүүхдүүд атсан ч гэсэн хүүхдүүдэд зориулсан менютэй хүүхдүүдийн амттай дуртай бүх юмнууд бэж идэг тийм учраас орох дуртай 5 дугаар сарын 15-нд Юна BBQ шинэ өнгө төрөг цоо шинэ үйлчилгээгээр Paradise Center-ийн нэг давхарт нэгдэж байгаа юм билээ. За тэгэхээр 15-ыг хэдүүлээ нэг жоохон хүлээх нэг 7 хоногийн л зай байна да. 7 хоног нэгдэг үе манай гэрээ хажууд учраас би шууд гараад очино. Бүр амлчихж юм уу? Танарт хэлнэ яа. Ярина. За тэгэхээр Юна BBQ 5 сарын 15 нээлттэй хийхийг бүгдээрээ догтлон хүлээжээ. За харин утасны дугаар нь 77 тэг 4 11 11 юм байна. 77 тэг 4 11 11. За гэртээ идэх нь илүү тухтай учраас хэрвээ гэртээ идмээр байвал энэ дугаартаа залхаж бас Юнагаас захиалга өгж болох нэ. Манай нэвтрүүлэгтээ Юна BBQ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчоо бүгдээрээ авцгаая. 99 92 байна уу? Баараа өглөөний мэнд үргээ шалгалтаа өгөө их мэ өнөө. Өглөөний мэндэ. Грек цагаан толгойн 2 дахь өсөг юу вэ? Бета. За тэгвэл 3 дахь нь юу вэ? Тэгээд За хээ өсгөр хэлсэн. 3 амтныг нэрл. Хулгам харах юу? Хулгам харах хэрэм.
Хэрэм. За дан мэрэгчд нэрлж байна. За Португал хэлээр ярьдаг хамгийн олон хүн амтай улс юу вэ? Бразилия. Бразил улс юм байна. Таны дөрөв дэх асуулт стандарт волейболд нэг баг хэдэн тоглогчтой байдаг вэ гэсэн байна. За явсан. Талбай дээр. 6. 6 байдаг юм байна. За хүн асуулт Түрүүний асуултыг тэгээд сууж болох юм уу? болно шүү дээ. Тэрийг Энийг л одоо хариулсан байна. За тэгээд. За Аль улсын тамирчин Олимпиад хамгийн олон удаа оролцсон байдаг вэ? Нэг тоглогч. Монголиа. Сэрот. Худлаарай. Үстэй. Чинь Санаа гэнси номд орсон шүү. 6 мургу удаа л орсон байдаг үстэй Олимпиад. Тэр чинь саяхан би тэр талаар харж ирсэн 6 удаа орсон байдаг гэж хэлсэн. Миний өнөөдрийг асууж байгаа тохиолдол бол Гэнси номд орсон шүү дээ. Хамгийн олон удаа ингээ гүйлтийн тамирчин. Сэрот нөгөө нэг юу марафон гүйлтийн бүр би нэг судалж хэмжээг болохоор мэдгүй байна. Тэр хүн чинь Олимпиад одоо энэ жил анх удаа орох гэж байгаа шүү дээ. Юу яриад байгаа юм? Олимп зөндөө Хамгийн олон орсон. удаа орсон шүү. Олимпиад биш тэр чинь дэлхийн аварга амар олон медальтай. Энэ жил ярилцлаган дээрээ Олимпиад орох Олимпд орж ирсэн. Яг би зүгээр хэд орсон яг рекорд хийсэн үедээ үнэлж чадж байгаа юм байна. Тийм 6 үү. удаа орсон шүү дээ. 6 удаа. За энэ одоо яалч зохион байгуулагч зүгээс ингээд өөртөө сайн судлаагүй байгаа болохоор энийг авъя гэхдээ илүү сайн тодруулахыг одоо дараагийн ийхүү эрхмээ маань өнөөдрийг тэргүүлж эхэллээ. Таны 2 дугаар ихний асуулт. Гаргалчээж дараагийнхаа. Би одоо энэ дээрээсээ хайж үзнэ хөө. За. Ихний асуулт, таны асуулт ийм асуулт байна. Гэрэл Павлов хонгор зэрэг дөрүүд ямар киноны дөрүүд вэ? За яасан. Тонголог тамир. Тонголог тамир шүү дээ. За, дараагийн асуулт. Хатан булаг өргөн мандах зэрэг сумууд аль аймгийн сумууд вэ? Дорногов мандах. Дорногов юм байна. Баярлалаа. За. Энэ жил харан хамтлаг бодлын тэнгис нэртэй амплагийн тоглолтоо хийсэн. Дэлхийд даяар Y2K гэдэг вирус тун санаа зовж байв. Энэ хэдэн он бэ? За гэсэн. 1999 он байна. За, Японоор үндгэн цаг гэсэн утгатай 97 он худалдаанд гарсан тоглоом ямар нэртэй вэ? За, энэ яг Японоор нэр хэлэх юм байна. Нөгөө нэг үндгэн цаг гэдэг нэртэй. за халаасан да. Тэжээд гэмдэг. Халаасан дийдэг те. 3 2 1 Зөв хариулт нь тамагочи юм биш үү? Тамагочи. Тамагочи яах нэ? За баярлалаа. За инхүү баярлалаа. Инхүү манай эрхмээ хэдэн асуултанд хариулчих. За би одоо тоолоодохыг 5 асуулт 5 дээр нэмэх 8 гэхээр чинь 3 гэдэг чинь 8 асуултанд хариулсан тэргүүллийг авч эхэллээ. Мөнх жаргалах ингэж комент хийсэн байна. Өдрийн нэмэндээ Канадын Ян Миллер 10 биш үү гэсэн байна. Миний хариулт болохоор бас яг тийм байсан байхгүй юу? Хэдүүлээ энийг тодруулаад дараа нь нэгд өдрийн юугаар ч юм уу та мэдхүүгээр ч юм уу ямар ч гэсэн би эцэлнэ энэ асуултыг. Юугаар статистик харж байхад бол Олимпиад хамгийн олон удаа оролцсон тамирчин бол Канадын тамирчин Ян Миллер 1972-оос 2012 хүртэл нийтдээ 10 удаа Олимпиад орсон байдаг юм байна. За. Дараагийн сонсогч 9688 байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За. Эхний асуулт. Тэр олимпичнд гүндгмаа манайх бүр хамгийн олон байдаг шүү дээ. 7 байдаг шүү дээ. Тийм үү. Манайх асуулт байдаг бол 6 байдаг. Гүндгмаа хамгийн олон 2002 оноос юу лээ 2000 оноос хойш гүндгмаа чинь дараалтсан шүү дээ. Хамгийн олон тэр гүржин мэрэгэн бууч байгаа да. 10. За, нэлийн төлөвтэй олон хүмүүс байгаа юм байна. За, зохион байгуулагчид учраас мэдээж хэрэг бид хоёр тодруулъя. Эхний асуулт. За, одоо ингэж байгаа. Ватикан улсын далбаан дээр юу байдаг вэ гэсэн байгаа. Түлхүүр байт юм байна. Баярлалаа. Дараагийн асуулт. Ийм асуулт байна. Оросын хааны гэр бүлийн овг нь юу вэ? Романовын. За, Анаш хүн хоёрын хүзүүний ясны одоо яг адилхан. Үнэн үү худлаа? 7 гэсэн адилхан. 7 яг 7 нухтай юм байна. За, харан хамтлаг хэдэн гишүүнтэй анх байгуулагдаж байсан бэ? Энх манлаа бүрдаш од сүрэн Чулуунбат лавсрын хангалын болсон 6. Яг болгоныг оруулах нь үгүй юу гэдгийг хараад сонсч байлаа. Эхний хүнд асуулт. За миний асуулт орж ирнэ. За даргийнхыг үзье. За Хойд Америк төв юугаар зааглагддаг вэ? Хойд Өмнөд Америк төвүүд юугаар зааглагддаг вэ? Цаг явсан. Панамын суугаар. Панамын суугаар.
Бус буруу юм байна. Арай өөр суугаар өөр зүйлээр зааглагддаг байсан байх шүү. Тэрийг тэгвэл тодруулъя. За өдрөө. Тананы сууг бол хиймэл шүү дээ. Өмнө нь хойд өмнөд Америкийг юугаар заагалдаг гэсэн байгалийн зааг байх ёстой шүү дээ. Одоо Уралын нуруу гэдэг чинь тэрийг асууж байгаа. 3 тэр нэг юугаар нөө ширэнгийн ойгоор нэг нэрийг хэлнэ. 2 тэр ойны нэр юу? Тэгэлгүй яах вэ? Юу гэдэг вэ? 1 мэдгүй байна. За холбогдсон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За, энэхүү 5 асуултанд хариулсан. Тэгэхээр манлал бол эрхмээ хിവэрэ байгаа юм байна. За бүгдээрээ дэмжин ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг Номд гүрэн амралтын газар дэмжин ажиллаж байна. За Эрдмийн баяр, Төгсөлтийн ойн баяр, хурал, сургалт, семинар, зохион байгуулах үүрэг аваад хаана хийх вэ гэд хариалгаж яваа бол Ярмаг төвийн замаас одоо нүхт рүү эргээд ердөө 3.9 км цэвэр агаар байрлах Номд гүрэн резортыг зориорой. Номд гүрэн резорт нь Багангүйс харуулхан их өргөндөө 350, дунд өргөндөө 250, бага өргөндөө 48, нэгэн зэрэг 700 хүн хүлээн авах чадaltaй мастер тогоочийн бэлтгэсэн үнэхэрийн амттай Аз, Европ, Монгол хоолны сонголт үндэсний өв соёлыг харуулсан өвөрмөц шинэлэг орчин найрсаг үйлчлэгээ таныг өгтөн. Эрдмийн баяр, Төгсөлтийн ойн баяр, байгууллагын том жижиг хэмжээний бүх төрлийн хурал, сургалтын үйл ажиллагааг Номд гүний резортод даатах хаантын захиалга ихтэд бол хойшлуулахгүй яг одоо залгаарай. Улсны дугаар 99 92 92 94 85 92 92 Номд резорт дэмжиж ажиллаа. Баярлаа. Баярлаа. За дараагийн сонсогчоо бүгдээ авцгаая. За авчаад тавина. 86 89 байна уу? Тэгвэл Өглөөний мэндэ. За эхний асуулт аль нь төрүүлж үүссэн бэ гэсэн байна. Оддын дайны эхний кино юу? Супермений эхний кино юу? Цаг явсан. За бодё. Нэг жилийн цайтай. Оддын дайн. 1977 онд анхны анги гарч иж Суперменийх 78 он. Дараагийн асуулт хөл бөмбөг ацтекс гаралтай тим үгүй цаг явсан. За ерөнхийдөө тэгж үгүй. За ацтекс гаралтай гэж ер нь бас ярьдаг юм байна. Тэгэхээр холбогдсон баярлаа. За баярлаа. За мэдээж хэрэг үндсэн одоогийн байдлаараа биш ер нь энэ нөгөө спорт нь өөрөө энэ байдлаас гаралтай юугүй гэдэг асуулт байгаа. Өглөөний мэнд мөхсөрөн. Өглөөний мэндэ. За эхний асуулт. Алтай драманыг хэн бичсэн бэ? Алтайд нь чадраад болын дотлодоо том ба. Лоддодом. баярлалаа. Дараагийн асуулт. Аладдин хүүхэлдэйн кинон дээр гардаг Ража нэртэй амтан ямар амтан бэ? Бар. Яах вэ? 800 адуутай найр алга хүлэгмөртэй 8 настай чагаа хүүтэй энэ ямар үлгэр вэ? Алтан мөнгө Аргай. За дөрөв дэх асуулт юм асуу. Рубикийн шоу хэдэн өнгөнөөс бүрддэг вэ? Рубикийн шоу чинь 6 өнгө. 6 баярлалаа. Тасаад штэ. За эхний хүнд асуулт түрүүн хэлсэн өмнөд болон хойд Америкийн заагалдаг одоо юг байгалийн тогтцыг нэрлэх нь байна. Цаг явсан. Тэр гэжсэн үү? Ширэн гэсэн тийм. Дайраны ёо гэж үүдэг юм уу? Юу гинэ? Дайраны ёо. Тэгэлгүй яах вэ? Баяр үргээ. За хүн нэвтрэх боломжгүй маш хэцүү газар гэдэг юм байна. Тийм ч учраас энэ дундуур ерөөсө замч орж чаддгүй юм байна. За хоёрдугаар үе. Фаренгейтийн хэдэн хэмд ус буцалдаг вэ? Цаг явсан. Яг нарийн хэлмээр байна. 212 лөө. 212. Яа. Билүү гэж байгаа л хариулждаг үндэ. Ирэх жилийн арга гэрэлтийг одоо хүртэл коммунист дэглэмтэй байгаа улс ямар улс вэ? Куб болсон байна. За дараагийн асуулт Улаанбаатарт хэдэн оноос хойш 4G сүлжээ стандарт нэвтэрсэн бэ гэсэн байна. 2016. Билүү гэж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг? Мэдгүй 16 гэдэг байна. 16. Баяр үргээ. Билүү гэж ялаар. Хайку шүлэг хэдэн мөртөө байдаг вэ? 3. Тэгэлгүй яах вэ? За дараагийн хүнд асуулт руугаа орсон. За хүнд асуулт 10 дахь асуулт гэсэн үг. За хүнд асуулт нь надаас асуун. Миний асуулт ээж тийм үү? За ийм асуулт асуунаа. Дэлхий дээр ердөө 40 хүн л ашигладаг. Дохионы хилтэй нэг тосгон байд юм байна. 6 үеэрээ дүлий төрсөн тэднийг хараалтайгээ үзэж ирснийг эрдэмтэд судлаад гений өвчин гэж тодорхойлснороо дэлхийд танигдсан ийм үйл явдал болсон. Энэ тосгон аль улсад байдаг вэ? Цаг явсан.
Асуулт ойлгосон Уг нэг сонсчихсэн ч юм шиг. Сонсолгүй яах Тэр таад мухарт байна наа тэр сон тэрхүү. 6 хүн байдаг 10 гэсэн үү? 40 хүн л ашигладаг юм дохионы хилтэй нэгэн тосгон байд юм байна. 3 Тэр тосгон 40 хүнтэй тэр 40 хүн хоорондоо дохиогоор ярьдаг гэсэн. 2 За улсын нэр хэлэх юм байна. Таанда Намайг гятад гал огны мэдхгүй байна. Хятад биш юм байна. Өдрийг сайхан хэлж байна. За гэхдээ мөн ширүүл маань ямар ч гэсэн тэргүүллийг авч эхлэе 9 асуултанд инхүү хариулж байна. За тэгэхээр тэргүүллийг аваад эхэлсэн шүү манайхаа. Дараагийн сонсогчоо бүгдээрээ авцгахс өмнө би энийг бас нэг жоохон чангалахгүй бол жоохон аяхан байгаад байна үгүй юу? Одоо сүүлийн хойгоор яваад байгаа энэ жоохон чангуу сүртэй шүү дээ манайхаа. Зя. За одох 91 тэг 5 байна уу? Өглөөний мэндэ ураа тэрвэда. Өглөөний мэндэ. За. Түндэр өвчлээ. 35. 35. Энэ жил Олимпиад жил байсан юм байна. Gangnam Style дэлхийд оргисон лаш үдэнсний эрэлт их өндөр байсан ч шүү. Энэ хэдэн он бэ? Лаш үдэнсний жилээ. Тийм, лаш үдэнс их монголчууд ирсэн маяг худалдаж авсан юм байна. 12 сард гэл. Цаг туссан. 3. Ийм асуулт байсан юм ямар сайн. Байсан. Та сайн хэлсэн бай хариулт хэлэх үү? Лаш үдэнсний эрэлт их байсан гэсэн дээ. Тийм. 21 он. 21 биш юм байна. Харамсалтай байна, биш юм байна. За 21 он биш шүү манайхаа. Гэхдээ 21 он би Gangnam Style гэдээ тодруулсан тий. 21 онд лаш үдэн зас их байсан байж магадгүй. Гэхдээ 2012 он байлаа. за энэ чинь тасалчлаа 99:30 байна уу? Өглөөний мэнд. Өглөөний минь. Өглөөний минь. За. За Аль нь дөрүүлж боссон бэ гинэ? аль нь дөрүүлж болсон бэ? Эвлийн самхаггүй эрх чөлөөний өшөө юу? Цагаас. Эрх чөлөөний өшөө ихэлж болсон байт юм байна. За нэг хүний бүтээл шүү дээ тий. Дараагийн асуулт дэлхийд дээрх хамгийн урт газар зүүн нэр томьёо аль улсын нутагт байдаг вэ? Тайланд. Баяр үргээ. Оо за. Дараагийн асуулт Монгол улсын туган дээр байдаг соёмбонд тэгш өнцөх дүрс хэд байдаг вэ? Цагаас. 4 байт юм байна. За дөрөв дэх асуулт. Энэ дөрөвдөх нь сая дөрөвдөхнээс маха. А тийм үү? Одоо дөрөвдөх юм байна. Тийм ээ. За нэг лан хэдэн грамтай тэнцүү байдаг вэ? 37. 37.5. За баяр үргээ. За ихний даваа. Ихний хүн даваа. За түрүүний асуулт нэр ирнэ. Дэлхий дээр ерөөсөө 40 хүн ашигладаг дохионы хилтэй нэгэн тосгон байдаг. 6 үеэрээ дүлий төрсэн тэднийг хараалтай гэж үзэж байсныг эрдэмтэд судлаад гений өвчин гэж тодорхойлсноор дэлхийд танигдсан. Энэ тосгон хаана байдаг вэ? Цаг хэлсэн. Улсын нэр хэлнэ. Европт байдгүй. Европ биш юм байна. Аз юм байна. За улсын нэр хэлнэ 3. Тэгвэл юу л гээл. 2. Нэг. 1. За амсангүй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Нууцлаг энэ асуулт нууцаараа үлдлээ. За холбогдсон ярьлаа. За 3 дахь хүн болох юм бол хоёулаа хариултыг хэлье те. За хариултыг хэлцгээе. За манай эфирийн үцэд бол 77 38 3 Наад явж байгаа юм байна. Өнөө харамсан маа. Юу юм болоо? Юу ээж таарах уу дээр одоо ямар болсон юм бэлээ. Би бол дотор нэг хариулт бодчихлоо л доо. За зөв үгүй юу харъя. 88 11 байна уу? Чагаа. Өтөн мэндэж байгаа. Өглөө. За ихний асуулт. Frozen хүүхлийг нөө хэдэн он гарсан бэ? Оны нийлэх юм байна. Цаг явсан. Өглөө ахаад хэлээ. Frozen хүүхлтэй кино хэдэн онд гарсан бэ? 2014 онд гэсэн. 14 биш юм байна. 13 юм байна. Сүрчлөө. 14-д хүүтийг өсчихсэн юм байна. За 13 оны 12 сар март нээлттэй хийжсэн баха 13. За өдөр сайхан өнгөрүүлээрэ. Бүгд баярлаа. За баярлалаа. Гарсан оныг асууж байгаа. За тэгээд яг гарсныхан дараа нь үзэж явж байсан байж шүү дээ. 89 88 байна уу? Байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд ээ. За хинтээ холбогдсон бэ? Нэрэлээ шүү. Ямба. Бимба. За 8 жинд дэлхийн арга болсон сор ганц бокс чин хэн бэ? 8 жин. Мэргэжлийн боксч тухай ярьж байгаа. 8 жин тэгэхээр тэр нөгөө маркинг гэсэн байлаа нэр нь орж ирдэг. 3 2 Майк Тайсон бол биш. Майк Тайсон бол биш. Бид бүгд мэдэж байна. Зөв нэр нь Manny Pacquiao юм байна. За холбогдсон байна. За баярлаа.
За Мани Пакьяо ч бүр янз янзын жинд ороод өстой бүгдийн түүсэн мэл шүү дээ тий. За хоёул хамтран ажиллагчид танилцуулаад За, тэгээ. тий. Эрүүл хүнсээр дэлхийд айлнаа гэсэн уриатгаар хушхан брэнд хамтран ажиллаж байгаа. За хушхан брэнд нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жил хуш модны самрын чөмөг зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн 20 шат дамжлагаар боловсруулан үйлдвэрлэж дотоодын болон гадаадын хэрэглэгчид хүргэдэг үндэсний үйлдвэрлэгч компани. За тэгэлгүй яах вэ? Тэгсэн 2 дугаар сарын 27-28-нд цоошин бүтээгдэхүүн болох хушны самрын тосыг олон нийтэд танилцуулсан. Тэгсэн за энэ одоо ямар давуу талтай бүтээгдэхүүн юм бэ? Яагаад энэ бүтээгдэхүүнийг танилцуулах болов? Яагаад онцолж ярих болж байгаа юм гэхээр энэ бүтээгдэхүүн найрлаганда омега 3-6-аас тосны хүчилтэй, витамин Е-тэй, манга, магн, цайр, зис зэрэг юм хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай эрдэс бодис амин дэмээр баялаг байдаг гэж байгаа. Тэгээ бид нар ингээд энэ омегаг авахын тулд заавал ингээл юм капсултай захасны тос уугаад авах шаардлага байхгүй тийм ээ. Ийм энгийн байдлаар омегаа авах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл та хүнсэндээ энэ хушхан брендийн самрын цэсийг ашиглаж эхэлснээр зүрх судасны өвчнөөс ер нь бол өөрийгөө болоод гэр бүлийгээ хамгаалах боломжтой болж байна гэж хэлж болно л да. За одоо супер хүнс гэдэг ойлголт байдаг. За манай хуш самрууд бүр яг супер хүнс юм бэлээ. Супер хүнс гэдэг нь одоо бүх төрлийн аминд баялаг юм бүх юмыг орлуулахгүйгээр бүгдийг өгөх боломжтой юм хүнсүүдийг супер хүнс гэж нэрлэдэг. За энэ супер хүнсний тоонд бол хушин самрууд яг тэгэхээр орлуулшгүй омега 3-тай, орлуулшгүй амин хүчтүүдтэй гэх мэт энэ гайхамшигтай бараагаар одоо бүтээгдэхүүнээр хийсэн хушхан брендийн 100% органик хүчний самрын тос нь өдөрт нэг удаа хүнсний нэмэлтээр шууд хэрэглэхэд л ойрс 1 сар хагсын хэрэглээ болно гэсэн юм шүү. Аха. Тэгээ нөгөө ингэдэг шүү дээ. Одоо ер нь нөгөө сүүлийн үед манай охид бүсгүүчүүд чинь за тэр тусмаа эзэгтэй нар ямар тос хэрэглэх үү гэдэг дээр маш их юм нөгөө нэг ач холбогдол гэж боддог болсон байгаа. За тэгэхээр хушхан брендийн энэ самрын цэсийг хэрэглэх юм бол ингэж байгаа. Найрлагын хамгийн гол нь тэр хамгийн онцгой нэгдэл нь фенолины хүчил гэж аамал та. За фенолины хүчил нь хоолны туршийг бууруулад өвчтөг, өсөх мэдрэмжийг багасгацдаг. Тийм учраас жин хасах, жингээ барих үйл явцыг маш сайн дэмжиж өгж байгаа. За мөн цусндаа холестерины хэмжээг бууруулад инсулинийг докторжуулж өгснөөр чихрийн шижин өвчнөөс урьсан сэргийлэх боломжтой. Ийм гоё давуу талтай бүтээгдэхүүн байна. За та тэгэхээр хушхан брендийг ханаас авах боломжтой вэ гэхээр Good Price, Shangri-La-гийн Good Price-аас авч болно. За хушхны нэрийн маргааны дэлгүүр Home Plus-ыг нийт давхард байгаа. Тэндээс нас авч болно. За ийм мартын хаан уул болон Чингис ийм мартын ийм мартаас авах номин супермаркетуудаар бас зарагдаж байгаа. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг бас хамтран ажиллах хушхан брэнд хамтран ажилламаар байвал 77 17 33 99 гэдэг дугаарлаа залах юм байна. 77 17 33 99. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ. Эрүүл хүнсээр дэлхийд айлнаа гэсэн уриатгаар хушхан брэнд хамтран ажилласан. За баярлалаа. Та бүхэн нэвтрүүлэг үргэлжлэн шалгалт. За одоогийн байдлаар мөнх жаргал 9 асуултанд хариулсан тэргүүлж байна. За түүний одоо галзуурлыг зогсоох юм байна уу? 88 18 байна уу? За өглөөний мэнд ханаа. Өглөөний мэндэ. Ганаа өглөөний мэнд. За ингэсэн байгаа. Монгол улсад хэдэн удаа ерөнхийлөгчийн сонгуул болж байсан бай тоо хоёлын цаг явсан. 5 биш юм байна. 8 байна. Зөв хариулт 8 байна. Холбогдсон дээрлээ. За. Дараагийн сонсогч агэлсаа 86 36 байна уу? Байна өглөөний мэнд. Өглөөний мэнд. За баяра. Дайнба инх раманыг хэн бичсэн бэ? Бажра. Оо бажгаа авах штэ. За Дайнба инх раманыг хэн бичсэн бэ? Чаан хэлээрэ. Толстой. За тэгэргүй яах вэ? Лев Толстой. Дараагийн асуулт Playboy сэтгүүлийн лого дээр ямар амтан байдаг вэ? За гэсэн. Туулай. За дараагийн асуулт Алтан цагс хэдхэн секундын санах байдаг энэ үнэн үү худлаа? Цаг юусан? Худлаа юм байна. Баяр үргэлж. За дараагийн асуулт дөрөв Манай асуулт. хэлэл Улаанбаатар гэдэг нэрээ хэдэн онд авсан юм бэ? Улаанбаатар гэдэг нэр чинь 27 гэж хэлээ. За сайн бодож агаад хариулна. Цаг одоо дуусангууд би хэлнэ. 3 24. Тэгэлгүй яах вэ? За нөгөө хүн бас нөгөө алдарт нууцлаг асуулт асууна. Нөгөө нэг нууцлаг
Тий, дэлхий дээр ерөөсөө секретний материал. За. дэлхий дээр ерөөсөө 40 хүн ашигладаг дохионы хилтэй нэг тосгон байдаг гэдэг байгаа. Энэ тосгонд байгаа тэр 40 40-үүлээ энэ дохионы хил. Ястаа идэхгүй байна. Одоо гоодан Гурд хүн дээ. Шууд хариулт авч болно те. хариултаа авчаа та тийш. Шууд хариулт. За энэ бол Индонезид байдаг тосгон юм байна. Индонезид байдаг тасхан байх наа. Тэгэхээр өөр хүнд асуулт одоо танд оногдно. Миний нэрлэх хүнд асуулт аа. Яа. За ийм байна. Одоо оронд чанх дээр байгаа цэгийг зенит гэдэг юм байна. Тийм бол чанх доор байгаа цэгийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Дээр зинит гэсэн үү? Тийм, дээр байгаагийн зенит гэдэг юм байна. Чанх доор байгаа цэгийг юу гэж нэрлэдэг вэ? Ястаа идэхгүй байна та. Будахгүй юу? Буудаад ч одоо юу гэж бодож. Буудаад ч нэмлэг юм байна. За тэгвэл хоолбогдсон нь баярлаа. Өдрийг сайхан За өнгөрүүлээрэй. баярлалаа. За. Яа. Хүн асуулт. Лалга. Тийм шүү дээ. Угаасаа хэцүү. За зенит гэдэг юм нөтгний үг. За зенит гэдэг үг нь илүү алдартай. Янз янзын үгэнд одоо ашиглаад байдаг шүү. Зенит гэдэг чинь өөрөөсөө оргил гэсэн үг юм байна. Яг чанх дээр байгаа цэгийг одоо оронд ашигладаг үг болж таарч байна. 9913 байна уу? Байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өглөөний мэнд ээ. Өглөөний мэнд. Юу вэ өдрийн мэнд? Өглөө шүү дээ. За. Өглөө. Европын хамгийн урт гол ямар нэртэй гол вэ? Цагс. Хаана? Европ твийн хамгийн урт гол ямар гол вэ? Дунай мөрөө. Дунай биш юм байна. Очроо ингэж хариулаад хасагдсан санагдаж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Зөв хариулт нь Волга юм байна. Холбогдсон баярлаа. Ичил мөрөн. За. Дараагийн сонсогч гэл савна 8811 байна уу? Өглөөний мэнд. Очроо байна. Өглөөний мэнд ээ. Harry Potter харин тий. Harry Potter цувралын Ron Weasley-ийн ээжийг хэн гэдэг вэ? Оо, нэг үдээ сонсоо шүү дээ. Нэг өдөр сонсоог асуулт нь ороод ирсэн. Гоё. Нүгэж үгүй сонссон. Хүний муу айгуу дуртай те. Гоё. За. Би төхөлөх үү? Төхүүлжлэх юм уу? Им үсгэр эхэлсэн юм байна. За одоо тэгээ дуус. Маргар. Гудлаа. За бай. Нүгэж өгөөд очи. Мама. Моли юм байна. Одоо өнгөрсөн. Холбогдсон баярлаа. Өнгөрүүлээрэй. Зя. Бүр нэг янзсан штэ. За дахиад нэг оролцогч бид нар ингээд ялагч болох боломжтой. Бараг ганц л хүнийг авах боломжтой юм шиг байна. За бүгдээрээ тэгэхээр бас хамтдаа чих тавин сонсъё. За нэг хүн орж ирээд өнөөдрийн одоо Ромео Жюльеттийн тоглолтны хизээ. Маргаашийн залбар байгаа. Маргаашийн залбар. За гоё шагналаа 85 88 байна уу? Байна. Өглөөний мэнд. Байна. Өглөөний. За энд холбогдсон бэ? Даш. За дааш байна. Даш гэсэн үү? Моли гэдэг хэлсэн тий. За. За тэгвэл Мол гэдэг хэлсэн. Өнгөрдөг хагасаа өдөр Даш буян дэлгэр гэдэг залуу хинээс Монгол улсад хөрөнгө оруулалт татах зөвлөгөө асуусан бэ гэсэн байна. За гэсэн. Элон Маск юм болов. Илон Маск биш юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Олбогдсон баярлаа. За Илон Маск шин чинь Warren Buffett байсан. За Warren Buffett-ийн Berkshire Hathaway компани жил болгоны уулзсан дээр Монгол залуу очиод хөрөнгө оруулагчдад яаж татах вэ? Та одоо ингээд Солонгост, Японд хөрөнгө оруулах зөвлөдөг. Монголд одоо ингээд зөвлөдөг болохын тулд Монгол улс юу хийх ёстой вэ гэсэн чинь за инфляцийн тухай ойлголт нэлээд сайн л байх хэрэгтэй байна да гэж зөвлөсөн. 99 байна уу? Өглөөний мэнд ариун болтой. Өглөөний мэндээ. Мэндээ ариун болт. За. За. Таны хувьд болохоор ийм асуулт байгаа. Хөл бөмбөгийн дэлхийн арга шалгаруулах тэмцээнд Өмнөд Америкийг хэдэн улс төрүүлж исэн бэ? Цаг явсан. 3 улс. 3 улс төрүүлсэн байна. За дэлхийн нийт хэдэн цагийн бүстэй юм бэ? Цаг 24. 24. Wibat SAS гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байгаа компани ямар компани вэ? Vitafit. За. Дундаа ураад уйлдаг 7 хэлээр ярьдаг нуур ямар нуур вэ? Дуут Нуур юм байна. За За эхний даа хүн асуултад ийм асуулт. Одоо орон чанх дээр байгаа цэг зенит гэдэг. Чанх доор байгаа цэгийг юу гэж нэрлэдэг вэ? Цагаас. Чанх доор гэсэн үү? Тий. Цаг туссан 3 2 Нэг төглөөдөө за марцчихжээ. 1. За холбогдсон баярлаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, ийхүү өнөөдрийн манай та мэдхүн нэвтрүүлгийн
5 дахь өдрийн шалгалт өндөрлөж байна. Өнөөдрийн ялагчаар мөнх жаргал 9 асуултанд хариулсан амжилттайгаар ялагчаар тодорч байна. Ээлжид ялтаа авч байна. Мөнх жаргалтай баяр хүргэе. Баяр хүргэе. За өнөөдрийн манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ Юна Бибико хамтран ажиллаа. Найзууд, хамт олон гэр бүлэрээ магшаарч идэнгээ инээд ад жаргал хуваалцаж дурсамж бүтээгээр оройтой хамтран ажилласан. За мөн эрүүл хүнсээр дэлхийг дайлна. Урайтай хошгон брэнд хамтран ажиллаа. Сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. За 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Зэги. Баярлалаа Аргүна.